хэрэг үзэгчтэй. Өнөөдөр нэг баярын өдөр байгаа те зулаа. Ямар баярын өдөр вэ? Нааша цаашаа нэвтрүүлэг маань үзэгчтэй хүрсний 5 өдрийн баярын үзэгчтэй. За энэ бол тоглоом байлаа. Удахгүй ингээд 5 жил болцсон байх болов уу гэж бид их найдаж байгаа. За тэгэхээр зулаа ихрүүдийн тухай юу гэж бодож чи багада ихэр байсан болоосоо энэ тэгж бодож ирсэн үгүй юу? Өө тэгэлгүй яах вэ? Би чи айлын ганц охин болохоор тэгээд ихэр байгаасаа гэж боддог байсан. Бас ихчтэй байх юмсан гэж боддог байсан. Хүүхдүүд ягаад чи багада бас ихэр байсан бол гоё гэж боддог тийм үе байдаг юм шиг юм уу? Ягаад бид энэ тухай яриад нөхөр өнөөдөр бид нэр нэвтрүүлгээрээ ихрүүдийн тухай та бүхэнд хүргэх юм аа. Тийм ээ. Үзэгчтэй өнөөдөр та бүхнийг бид бүхэн багч болоо ихрүүдийн ертөнцөөр аялуулах болно. За түүнчлэн өнөөдөр манай нэвтрүүлгээр та бүхэнд урлагийн тухай, уран сайхны тухай манай булан хариуцагч маань мэдээлэл хүргэхээр бид бэлдсэн байгаа. Мөн одоо бүжгийн тухай байгаа. Өөр юу байгаа вүлээ? Электро бүжгийн тухай байгаа. Хип-хоп урсгалын талаар байгаа. За ингээд нэлээд олон зүйл байгаа. Та бүхэн бидэнтэй хамт байж манай нэвтрүүлгийг тоглон сууж үзээрэй. За ингээд юуны өмнө та бүхнийг эхний үзэгчтэйгээ бид танилцуулмаар байна. Эхний үзэгч байх уучлаа. Эхний одоо манай зочин тийм ээ. Тэгэхээр энэ хоёр бяцхан ихрийг та бүхэн харж байгаа. Энэ хоёр маань одоо манай студид хүрэлцэн ирээд байгааг та бүхэнтэй танилцуулъя. За дүүрэн жаргал, мөнх жаргал хоёр маань ирсэн байгаа. За энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн Телевиз үзэж байгаа үзэгчтэй болон та хоёрт бас энэ өдрийн мэндийг хүргэе. За юуны өмнө манай урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн дэх баярлалаа. Бусад одоо юу гэдгийг сонирхож байгаа хүмүүстийг сонирхолтой яриа өрнүүлнэ гэж найдаж байна тийм ээ. За. За тэгэхээр танаа удамд та хоёроос өөр ихэр хүн байгаа юу? байгаа. Манай аавын тал ихний удамтай. Олон ихрүүд цагаан сараар нэг баахан ихрүүд цугладаг үгүй юу? Нэг 5-6 орчим ихрүүд байгаа. 5-6 гэдэг чинь 10 хүн гэсэн үг үү? Хөө тэр чигээр ихэр юм биш үү? Ер нь тэгэл гэр дотор нэг юм төөрч бодилсан хинэн хинбэ гэсэн тийм үйл бол болох уу гайгүй юу? Болсон. Тийм болох тохиол байх уу? Тэгэхээр ерөнхийдөө ингээд би нэгэ танихгүй байх тохиол гадны хүмүүс голдуу гарах уу? Гэр доторх хүмүүс ч гэсэн танай гэр бүлийнхэн чинь Тэгээд гэрийнхэн ялахгүй тохиолдол тэгээд нэгийн загнаад нөгөөдг нэг хэрэг хийснийг нь загнаад үгүй хэрэг хийснийг нь загнахгүй нөгөө хэрэг хийгээгүй загнах тохиолдол бас байдаг. Андороод байна гэсэн үг шүү дээ тийм. Хаяад одоо сурагч юу оюутан юу? Оюутан. Би нэг эвгүй асуулт суучих уу? Та яар бие биенийхээ өмнөөс шалгалтанд орж ирсэн үгүй юу? За энэ тоглоом. Манай бомбочор өөрөө яг тэгж боддог байсан гэсэн тийм. Би баг байхдаа хичээлдээ муу болохны ихэртэй ч байсан болоосоо тэр маань энэ хичээлд их сайн ч байсан болоосоо гэж боддог байсан. Тэр асуултаа асуучлаа шүү. 10 жил цаар өөр сургууль төгссөн. Би Дархан уул аймгийн 15 дугаар сургуулийг Мөнх жаргал Улаанбаатар хотын 77 дугаар сургуулийг төгссөн. Би биенийхээ хичээл солбож очиж сууж байгаагүй юу? Үгүй. Хоёр өөр газар өссөн юм уу тэгээд? Үгүй. Сургууль төгсөхдөө л өөр газар. 19 дээр. Ихэр хүүхдүүд ер нь ихэвчлэн жим багтаа төрдөг. Та хоёрын үед ямар байсан бэ? Айгуу чи ихтэй төрсөн. Тийм одоо чинь нэг 3 ил 200 3 ил 500 төрсөн та. Айгуу том байна тийм. Ер нь хоорондох ойролцоо төрсэн байна тийм ээ. Ихрүүд ингээд гидсэндээ байхдаа аль нэг нь нөгөөгийнхөө хоолыг төрүүлжлээд нэг нь арай том нэг нь арай бага гардаг гэсэн. Хоёрын хувьд тийм байгаагүй. Тийм байгаагүй. Хоёр их одоо энэ тийм зөвхөн ихрүүд байна тийм. Би нэг их сайхан хайрлаж хүндэлдэг. Нэг асуулт асуух гэсэн юм аа. Ихрүүд биенийхээ одоо янз бүрийн өвчнийг ч юм уу мэдрэмжийг өмнөөс нь мэдэрдэг энэ төр гэж ярьдаг. Энэ үний юм уу, цуурхал юм уу? Тэмхүү тохиолдол та хоёрт байсан үгүй юу? Ер нь бол нэгнийх нь бие өвтөрнийг нь дагаад өвддөг. Ер нь бол ихрүүд бүгдээрээ л тийм шүү дээ. Тийм үү? Ер нь бол тийм зүн совинтой гэдэг ч юм уу. Нэг нь одоо газар магадгүй их баяртай одоо мэдээ сонслоо гэхэд нөгөөх нь бас нөгөө тал баярлаад байхаагүй юу? Тэрүүн ч арай юу. Тэгэхээр ихэр байхын ер нь даваа тал юу вэ? Жаргал нь юунд байдаг вэ? Хоёулаа юм да ганцаардахгүй хоёулаа юм. Бүх юмн дээр тийм үү? Бүх юм дээр хоёулаа хантай биеинтэйгээ. Үнэхээр гоё юм а та татаалж шүү. Энэ хувцас солиод өмсчих тохиолдол юу нэг гарах уу? Хувц өөр өөртөө адилхан ч гэсэн өөр өөртөө хувц юм ялгаад мэддэж шүү. Тийм үү? Тийм үү? Яаж мэдгүй одоо? Би бол ялгахаар юм бэ. Хараал мэддэж шүү. Энэ минийх өнөө энэ чинийх байна гээл. Зарим хувцсан болохоор жоохон арзмаар нь өөр ч юм уу. Тэгээ зарим нь өнгө нь өөр ч юм уу тэгэл. Тэгэхээр та хэд бас арзмаар өөр юм байгаа юм байна шүү дээ. Бага. Бас өөр байдаг юм байна. Тэгээд хоёр адилхан ярьцмаар болтгоо л тэгэл нэг нь том нэг нь жижиг гэнэ. Эцэг эхчүүдэд чинь магадгүй зарим үед бас жаахан хүндрэлтэй энэ төр байх үе байдаг байсан болов. Жишээ нэг юм авах гэж заавал хоёрыг авах нь шүү дээ. Нэг нь гомд чинь одоо яадгийг. Тэгээ нэг юм авахдаа заавал хоёр адилхан нэг л авах ш. Зарим өөрийг авахгүй яг хоёр адилхан. Ер нь нэг авцсан тохиолдол энэ төр байдаг уу? Нэгэнд нь ч юм уу?
Үгүй тийм байж. Одоо та хоёр гадуур ингээд явахтаа ч гэсэндээ адилхан хувцас өмсдөг. Одоо та хоёр том болсон байна шүү дээ тий. Ижлэгийн хувцас бол нэг өмсдөг нэг баг багтаа айгүй өмсдөг. Том болоо жоохон ичээд ч гэх юм уу тий. Тийм болоо тэгээд өөр өөртөөхөө сонирхлоор тэгээ өсөж байгаа болохоор тэгээд өөр өөртөөхөө сонирхлоор хувцаснаа авдаг. Энэ бага байхад нөгөө ихрүүдийн хоорондох холбоог салгах энэ төр янз бүрийн зан үйл энэ төр хийдэг, утас холбодог, хайчилдаг ч үлээ. Тиймэрхүү энэ төр юм хаяа бага байсан болохоор санахгүй байх. Тэгтээ ээж авч хийж исэн хийж байгаагүй байх. Тийм үү. Тиймэрхүү юм ер нь. Тэгтээ хийдэг л гээд тэгж ярьдэн шүү. Надад хийлгэнэ гэж. Тэгэхээр энд юм байна л да. Манай хоёр хүүхд маань юу явсан бэ? Зураг авчирсан байна л да. Энд Монголын ихрүүдийн баяр гэсэн байна. Энийг манай зурглаач нэг татаад харуулвал их олон ихрүүд толгойд зураг байдаг юм биш үү? Энэ хоёр энэ дотор манай мөнх жаргал дүүрэн жаргал хоёр маань байгаа. Үзэгчдээ та бүхэн олвол их сайн байна. Олсонд нь шагналтай заавчлаарай болохгүй хаа. За 22 дахь жилдээ явагдаж байгаа юм байна. Энэ 2012 оны 4 сарын 25-наас 30-ны хооронд болж өнгөрсөн юм байна. 5 сарын тийм ээ. 5 сарын 1-нд юм уу тийм ээ? Манай Монголын ихрүүдийн албанд нийт 4800-аар ихрүүд бүртгэлтэй байдаг. Бас 3 ихрүүд ч гэсэн байдаг. 2 ихрүүд. Тэгээд Монголын ихрүүдийн баяр нь 4 сарын 25-наас 5 сарын 1-нд зохион байгуулагддаг байгаа. Тэгээд 5 өдөр үргэлжилдэг. Энэ урлагийн тоглолтоор эхлээд тэгээ хамгийн сүүлд төрийн ордон үзээд нөгөө хүндэтгэлийн зураг гээд талбай дээр бүх ихрүүдээрээ зураг авах болдог. Жил болгон болох байх. Үгүй 2 жилд нэг удаа болдог л та. Өнгөрсөн жил болсон. Гэхдээ өнгөрсөн жилийнх нь 22 жилээр болсон. Тэгээд 25 жилийн дээрээ одоо 2 жилийн дараа гэсэн үг 25 жилийн дээрээ дахиад ихрүүдийн баяр болно. За баярлалаа. Хүрэлцэн ирж манай студид ирж одоо сонирхолтой сайхан ярилцлага өгсөн та хоёрт амжилт хүсье. Баярлалаа. За ингээд нэвтрүүлэг маань электро бүжгийн тухай сурвалжгаар та бүхэнд үргэлжлэх болно. Электро бүжиг гэж ийм бүжиг байдгийн байна. Та бүхэн мэддэггүй бол мэдэж аваарай. Мэддэг нэг нь улам ихийг манай энэ сурвалжлагаас мэдэж аваарай. За ингээд та бүхэн сурвалжлага хүргье. Let's go. Электро бүжиг бол зөвхөн маш олон бүжгийн микс. Электро бүжиг нь болохоор яг анх 2007 онд үүссэн. Электро бүжиг нь болохоор яг үндсэндээ бол электро данс хөгжим данс бүжиг. Энэ дотор ерөнхийдөө бол шафл болж байгаа. Free step гэж бас хөлийн бүжиг байдаг. Free step тэгээ tectonic milk электро данс гэх мэтчлээ одоо электро айнаар хийгддэг бүжгүүдийг электро ерөнхийдөө бүжиг. Яг ч тийм Европоор их хөгжсөн байгаа. Франц дахин үүсээд Орос, Итали, Мексик, Америк гэж хөгжөөд Азад хөгжсөний нэг хэлбэр нь Монголд хөгжсөн байна. Онцлог бол хамгийн эрч хүчтэй бүжиг. Хамгийн эрч хүч. Тэгээд маш хурд. Тэгээд яг энэ аяа мэдрэх ялангуяа kill off гэж бас ярьдаг. Энэ нь болохоор одоо special бас moment гэж ярьдаг бүжиг хэлбэрээ. Тэр нь болохоор юу гэхээр яг 8 бит ч юм уу 4 битийн давтамжийн дараа тийм сонин содон хөдөлгөөн хийх. Westy Fight гэж юу гэхээр 2007 оноос хойш Westy Fight гэдэг нь одоо электро бүжиг одоо нэршил байдаг. Энэ болохоор яг 2007 оноос хойш Францад хөгжөөд одоо дэлхийн бүх улс орнуудад Westy Fight staff members буюу одоо тийм гишүүд ингэж эсвэж явсаар одоо 23 он Монгол болсон байгаа. Монгол электро бүжиг бий бол хамгийн сайн хөгжиж байгаа гэж бодлогож байгаа. Тэгээд Монгол электро бүжигчид бол хамгийн сайн байгаа. Гоёг нь мэдрэх юм бол үнэхээр гоё гэж хэлмээр. Let's go.
бүжиг маань нэг төрлийн бараг гимнастик юм байна. Та бүхэн хэрвээ магадгүй спортоор хичээлж амжихгүй байгаа бол ядаж энэ бүжгээр хичээлвэл эрүүл мэндэд чинь тустай гэдэгт би бол эргэлзэхгүй байна. Тэгэхээр залуучуудаа амжилт хүсье. Одоо тэгэхээр манай телевизийн уран бүтээлчдийн хийсэн нэвтрүүлгүүдийн танилцуулгыг та бүхэн хүлээн авч үзнэ үү? Хэсэг хугацааны дараа студидээ эргээд уулзъя.